одоо ажлын хэсэг байна. Улсын хурлын намрын чуулган завсарласнаар байнгын ороод ажиллаад тайлагнаж байна. За улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орооны хувьд намрын ээлжид чуулганы хугацаанд давхарцсан тоогоор 60 гаруй асуудал хэлэлцэж улсын хурлаар хилцүүлэн шийдвэрлэжээ. За хуулийн төсөл 34, улсын хурлын төсөл 24, тайлан мэдээлэл тус бүр нэгийг хэлэлцэж 35 санал дүгнэлт гаргасан гэд нэлээд ажил ихтэй байнгын ороодын нэг байсныг хэллээ. За ээлжид чуулганы хугацаанд хамгийн түрүүнд төрийн байгуулалтын байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд 17 хуулийн төслийг хэлэлцэн баталсан байна. Үүнээс гол хилцэж болсон хуулиудаас нэрлэвэл Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хууль, улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. За мөн нийтээр тэмдэглэх баяр болоод тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. За Чингис хаан одон бий болгох тухай улсын хурлын тогтоол зэрэг хэд хэдэн хуулийн төсөл орж байна. За эндээс ерөнхийлөгчийн тухай хууль цаг үеэ дагас нэлээд хэд хэдэн өөрчлөлт орсноороо онцлог болж байна. Бүх нийтийн зарчим буюу бүх ард түмэн аливаа ялгуургүйгээр хаана амьдарч байгаа хэрхэн ямар вэ гэдгээсээ үл хамааран сонгуульд саналаа өгөх тэр боломжийг хангасан байх утсаар зохицуулт хийгдсэн. Тухайлбал гадаад амьдарч байгаа хүмүүс бол саналаа өгөх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань саналаа өгөхөд илүү боломжтой болж байгаа. Төрийн бас байгууллагын хийсэн судалгаа байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 90% нь саналаа өгч чаддгүй гэдэг. Тэгэхээр санал авах байр маань тэрэгцэртэй иргэн орж саналаа өгөх боломжийг хангасан байхаар хуулинд энэ шаардлагыг тавьж өгсөн. За харааны бэрхшээлтэй иргэд бас саналаа өгөхт нь боломжтой байх утсаар бариэл үсгэн кодоор саналын хуудасаа унших боломжтой байх ийм зохицуултыг хийж өгсөн. За мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн саналаа тэмдэглэхэд зориулсан бүхээг санал авах байранд нэгээс доошгүй байна гэж оруулж өгсөн. За бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс бас хөдөө орон нутгад бас нэлээд байгаа. Тийм учраас энэ хүмүүс манаас зовоод саналаа өгч чадахгүй тохиолдлууд гардаг. Тийм учраас энэ санал авах хуудсан дээр анхудаа нэр дэвшигчдийн фото зураг орж байгаа. Энэ өөрөө бас олон улсын стандартыг хангаж байгаа ийм саналын хуудас болж байна. За хин нэгэн нэрсийн чагсаалтыг гаргаж байгаа хэсэг хорон дээр ажиллаж байгаа хүмүүс юм уу? Тэр хорон багийн засаг даргаас шалтгаалan намын гишүүнчлэлээр нь ялгуурлан нэрийн чагсаалтаас хасах, нэмж олноор бичих тохиолдлууд их гардаг байсан бол одоо тийм боломжгүй. Үүний зэрэгцээ хилцүүлгийн шатанд байгаа 5 хуулийн төсөл байна. За ихэнх нь улсын хурлын тухай хууль, улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гишүүдээс өргөн барьсан хуулийн төслүүд байгаамаа. За эдгээр нь улсын хурлын өөрийнх нь үйл ажиллагаа боловсронгуй болгохтой холбоотой хуулиуд учраас ажлын хэсэг гараад байгаа юм. За өнгөрсөн хугацаанд олон улсын парламентод улсын хурлын гишүүний ёс зүйн асуудлыг төрийн байгуулалтын хороо анхааралтай судалжээ. За ингээд улсын хурлын гишүүдийн ёс зүйн асуудалд анхаарах цаг болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ямар ч гэсэн өнгөрсөн жилүүдэд бол улсын хурлын бүрэлдэхүүнд ёс зүйн дэд хороо байгуулагдсан, ёс зүйн дэд хорооны ажиллах дүрмтэй болсон. За мөн ёс зүйн улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм гэж юм тусгайлан дүрмтэй болсон нь бол тодорхой хэмжээний дэвшил болсон байна гэж үзсэн. Гэхдээ өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд бол 2000 оноос хойш ёс зүйн дэд хороо үндсэндээ 3 удаа хуралдсан. За нэлээд олон утгаар нь авч үзэх юм бол бас энэ ёс зүйн дэд хороо бол улсын хурлын өөрийнхөө хянах зохицуулах үүрэгтэй энэ чухал бүтц бол бас тийм байнгын тогтмол ажиллагаатай явж ирж чадаагүй байна гэсэн юм дүгнэлтийг хийсэн байгаа. Тийм учраас ёс зүйн дэд хорооны гишүүд бол цаашдаа бид улсын хурлын гишүүд илүү ёс зүйгээ сахиж ажиллахын тулд өөрсдөө ёс зүйгээ сахижээж засгийн газарт гүйцэтгэх засаглалтаа ёс зүйтэй төрийн алба ёс зүйтэй ажиллахын шаардлагыг тавих боломжтой болох ёстой. За мөн ерөөсөө Монгол улсад Монголын нийгэмд ёс зүйг дээдэлдэг ийм соёлыг төлөвшүүлэхийн тулд энэ улсын хурлын гишүүдийн ёс зүйг дэвшлүүлэхээр их хурл өөрөө анхаарч ажиллах ёстой гэсэн ийм дүгнэлтүүдийг хийсэн. За ингээд ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг сайжруулахын тулд бид нар бас ёс зүйн дэд хорооны ажиллах дүрмээ боловсронгуй болгох ёстой юм байна. За дээрэс нь улсын хурлын гишүүний ёс зүйн дүрмд бид нар бас зарим тодорхой өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай байна гэдэг ийм дүгнэлтүүдийг хийсэн. За тэгээ ёс зүйн дэд хорооны эхний ажил бол ямар ч байсан дүрмийн төсөл дээр ажиллаж байгаад шинжилсэн дүрмээ батлуулсан. За одоо чуулганы завсарлагын хугацаанд их хурлын гишүүний ёс зүйн дүрм гэж 2010 онд батлагдсан, 9 онд батлагдсан ёс зүйн дүрмийг одоо бас боловсронгуй болгох чиглэлээр ажиллая гэсэн ийм зорилготой байгаа.
Улсын хурлын гишүүд өөрсдөө их хурлын гишүүний ёс зүйн талаар илүү их ярих цаг болсон гэж үзэж байна. Авилга, сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль хэрэгждэг газрыг улсын хурл өөрөөсөө эхэлж хэвшүүлэхийн тулд гишүүний ёс зүйн талаар хийж байгаа дүгнэлтийг олон нийтэд нээлттэй мэдээлдэг байх шаардлага байна гэж үзжээ. За намрын чуулганы завсарлагын хугацаанд улсын хурлын даргын захирамжаар 3 ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Эдгээр ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн улсын хурлын хаврын чуулганы хугацаанд танилцуулж зарим хуулийн төслүүдийг хэлцэж эхэлнэ гэж төрийн байгуулалтын байнгын орооноос мэдээлж байна.